За яасан бэ гэхлээр юу яасан? Аппаратны цэнийг дууссан бизнес хэлээгүй байна. Тэгээд яг сүүлийн 12 дахь цагаар тайлбарлаад явчих. Сүүлийн 12 дахь ханзын болохоор Suzuki гэх нь болохоор бид нэр бас байнга ашигладаг. Энэ нь болохоор үргэлжлүүлэх гэсэн. Тэгээ Suzuki киноно шигэто Suzuki гэх өчигдөр энэ ажлыг өнөөдөр өчигдрийн ажлыг үргэлжлүүлнэ. Хичээлийг үргэлжлүүлнэ. Suzuki энэ чинь ингээд байн хэрэг болчихсон юм аа. За тэгэнгүүт Seizoku гэхээр холболт болд юм байна. Энэ Zoku ва Seizoku Zoko гэхээр үргэлжлэл болд юм байна. Тэгэхээр энэ болохоор нөгөө нэг ямуугийн энэ хөл мөлтэй байгаад хөл ороод ирж байгаад тэгээд ингээд хөл ороод ирж байгаа юм чинь ингээд цаашаа явнаа гэсэн утгатай. Тэгээд газар дэлхийн доо гэдэг чинь би нөгөө Doyobi гэхэд ордог нэг зүчи гэдэг утгаараа энэ ханзыг аваад тэгээд ингээд цаашаа үргэлжлэнэ. Үргэлжлэх гэдэг утга нь юм хөлтэй байгаа шүү заяа. За тэгээд Suzuki гэдэг үгээ маш сайн сэжлээрэй. За одоо нэг нэгээр нь тайлбарлсан чи одоо энэ 12 ханз маань нэг сайхан нэг нэгээр ингээд гоё гараад ирж гин үү? За Kami гэдэг ханзаа олоорой. За би олъё багш би олъё зайлээ. 5 дугаар ханз. Яагаад энэ А4-ийн цаасыг ингээд 2-ыг тавлаа тавьсан болохоор ингээд Kami болж байгаа юм багш. За сайн байна. Зүг. За дараа нь бат. Чи хариул. Rinraku гэхэд ордог ханз аль вэ? За багш одоо Rinraku чи юу вэ? Холбоо барих гэсэн үг. За холбоо барих чи яах вэ? За өвлийн өвөл гэхэд ханз ордог. Тэрний доор наган байгаа. Тэгэхээр ямар нэг юм амаараа дандаа ингээ холбоо барьж байгаа гэсэн үг гэж би хэлсэн. 10 дугаар ханз багш. За окей. Зөв байна. За дараагийн нараа босороо минийхөө. За энэ нарийнхан гоолыг гэсэн үг одоо ханааг олоорой. Багш би мэднэ тэр бол ингээд нэг юм утас орно. Утас гэдэг ханз талбай гэдэг ханзтай ингээд нийлэхээр ингээд тарийн талбай нарийнхан гэсэн хосой гэж ордог. Бас Komaki гэж ордог байгаа. За болно баярлалаа зөв байна. За дараагийн ханз нь болохоор Midori гэдэг ханз маань болохоор багш би хариулъя. Энэ болохоор ингээ утас гэдэг ханз ч орж байгаа заяа. Тэгэнгүүтээ аим ширүүний утас гэдэг ханз ч ингээ орж байгаа. Тэгээ үсэх байгаа. Тэгээ доор нь Mizu гэдэг ханз орчиж байгаа. Тэгэхээр жоохон ингээ Midori. Гэтэ энэ одоо жоохон ялгаатай шүү. Энэ болохоор Mizu гэдэг ханз шүү дээ тий. Энэ чинь ингээ энэ нарийн нийлэхгүй. Тусалтай. Ялгаатай. За баярлаа. За Suji буюу Sin гэдэг ханз. Тэгэхээр Sin гэдэг ханзны үлээ Izumi буюу өсөн ориглоор нийлээд одоо цагаан өнгө нь ус дээш ориглохоор нөгөө централ таврын уртлын өсөн ориглоор тэ утас нийлэхээр усан ориглоор нь утас олж харагддаг. Зураас олж харагддаг. Тэгээ нөгөө бас нөгөө юу яд юм штэ. Тэгэл харж ирсэн аа. За яг ингээл зураас гэдэг ханзыг хийчий даа. Утас гэдэг ханзаа оруулаад тэгж бодсон байхan. За тэгэхээр ялгаануудын одоо ингээд сайн хараад энэ хөөрхөн энэ үйл өгнүүд нь штэ. Энэ хэрүү
гэдэг нь болохоор нөгөө нэг данжин өнгөрөх гэсэн шүү дээ. Тэр нь болохоор энэ мөсүбү буюу одоо нэг киконшики гэхэд ордог ханзагаас тэгээд энэ цүзүкэро гэх нь болохоор үргэлжлүүлэх гэдэгт ордог ханз. Тэгэхээр энэ нэг за тэгээд энэ овоорч орж ирээд за энэ нэг ханзнуудаа тий энэ адилхан амтаа тэгтээ дээр нь юутай нь болохоор мөсүбү буюу. За энийг болохоор нэг гэсэн утга сайн зүйл гэсэн утгаараа авч үзээ. Yung киконшикинд ордог мөсүбү гэдгийг маш сайн дотоод авчих заяа. Тэгээд овару ренраку хоёроо ингээд өвөл ордог. Гэтэ овару нь болохоор өвөл гэдэг ханз байдаг. Өвөл гэхэд ханзанд ордог. Тэнүүх нь болохоор хам байдаг. Тэгээд энийг ялгааг нь тогтоогоод энэ хоёр болохоор шал өөр харагдаж байгаа бас ялгаач. За ямар нэг хөлтөө ороод ирэнгүүт гадар шорооны зүчиний дор хөл ороод ирэнгүүт ямар нэг юм үргэлжлүүлэх тогтооч. За ками бол ойлгомжтой, мидори бол ойлгомжтой. За баярлалаа. Баяртай. Тэр юм зарим үзье.